Шинэ өдрийн мэнд хүргэе үзэгчдээ даваагаас баасан гаргийн энэ цагт тогтмол хүргэдэг соёл урлагийн мэдээллийнхээ шинэ дугаарыг эхлүүлж байна. Энэ удаагийн дугаараа Эртний Грекийн гүн ухаантан Платон ихэлсэн зөв тавьсан л бол ямар ч асуултад хариулт болж чаддаг гэсэн мэргэн үгээр эхлүүлье. Шинэ мэдээлэл бүрийнхээ эхэнд тогтмол хүргэдэг уламжлал ясаараа сонгодог урлагийн мэдээлэлээ хүргье. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгодог урлагийн театрын тайзнаа энэ оны сүүлийн сонгодог бүтээлүүд амиллаа. Амралтын өдөр бүхэн үзэгчдэд дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдээр бэлэг барьдаг энэ хамт олон энэ удаа буюу 2012 оны тоглолтоо энхүү эрт өндөрлөж байгаа нь тус театрын хамт олон энэ сарын сүүлийн өдрүүдэд томоохон аялан тоглолтыг хийх гэж байгаатай холбоотой юм. Театрын 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг энэ сарын 21-нд урд хөршийг зарна. Тэгэд энэ сарын 24-өөс 26-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсын Тянжин хотын Гранд театрын тайзнаа алдарт шилгүүнч буюу бидний нэрлэж сурснаар цөмөөхөө балетыг тоглох юм. Гранд театрын тайзнаа тэд 3 удаа тоглох бөгөөд манай сонгодог урлагийн түүхэнд ийм том хэмжээний аялан тоглолт урд өмнө болж байгаагүй юм аа. Тиймээс энэ жилийн тоглолтоо тус хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлүүлсэн театрын тайзнаа дараагийн тоглолт эх оны эхний тоглолтоор үзэгчдэд хүрэх юм. Эх он бол театрынхны хувьд ихээхэн онцлогтой он болно. Учир нь эх оны 5 дугаар сард Дөрвижгийн Эрдэмийн театрын 50 жилийн ой дохиох бөгөөд театрын хамт олон ойдоо зориулан өнгөрсөн 50 жилийн түүхэнд бүтээн амьлуулсан дэлхийн болон Монголын олон арван шилдэг сонгодог бүтээлүүдээс үзэгч түмэндээ өргөн барихаар төлөвлөсөн. Театрын энэ оны сүүлийн дуурийн тоглолтоор Италийн суудаг хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн Rigoletto дүр үзэгчдэд хүрсэн юм. Уг дуурийн гол дүр буюу Ордны алиа салбтай Rigolettoгийн дүрд Дөрвижгийн Эрдэмийн театрын залуухан гавьяат амар төвшин болсон. Амар төвшин өнгөрсөн 11-р сарын дундуур Испанийн Валенсия хотын дуурийн театрт өргөдөн Вердийн Rigoletto дүрд дуулаад ирсэн юм. Дэлхийд алдартай томоохон дууруудын нэг болох Испанийн театрын тайзнаа дуулаад ирсэн тэрээр энхүү дахин Монголынхоо театрын тайзнаа Rigolettогоо амьлууллаа. Түүнийг олон улсын дуурийн дуулаачдын томоохон уралдаанд оролцсон сүүлийн шатанда Rigolettогийн энэхүү айрыг дуулж байсныг үзэгчид мэдэж байгаах. Энэхүү дэлхийн дуурийн урлагт Монголыг алтаар өнлүүлсэн бүтээлийг өнгөрсөн амралтын өдрүүдэд театрт очсон үзэгчид үзсэн юм. Харин Нямгарагт театрын тайзнаа балетын урлагийн сар бүтээл болох алдарт Спартак балет үзэгчдэд хүрсэн. Болуудын бослого түүний удирдагч Спартакийн тухай өгүүлдэг энэ хүчирхэг балетийнхүү театрын энэ оны хамгийн сүүлийн бүтээл болон үзэгчдэд хүрлээ. Дөрвижгийн Эрдэмийн театрын ерөнхий балетмейстер Монгол улсын ардын жүжигчин Хөлмөрийн Баатар Жаминдавгийн тэртээ 28 жилийн өмнө анх удаа амьлуулж байсан энэхүү балетийг өнгөрсөн зүрийн жилд түүний гарын шав балетмейстер Монгол улсын гавьяат жүжигчин Гэрэл Чимэг дахин шинээр сэргээнд тавьсан юм. Энэ балетийг өнгөрсөн 10 дугаар сарын эхээр болсон Дөрвижгийн Эрдэмийн театрын үзүүрийн 50 дахь улирлын нээлтийн тоглолт болгон тайзнаа тавьж байсан бол энэхүү оны сүүлийн бүтээл болгон дахин тайзнаа амьлууллаа. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монголын урлагийн зөвлөл нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран хог болгон хог биш төслийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд өнгөрсөн 7 хоногт Занозрын нэрмжид дөрслөх урлагийн музейд нэгэн үзэсгэлэн нээгдсэн байна. Үзэсгэлэнд багчуудын гараар дамжин хог хэрхэн урлагийн бүтээл болсныг дэлгэн харуулсан нь үзэгчдийн анхаарлыг ихээр татсан юм. Сонин цаасны хаягдал, ундааны хуванцар, сав, архины шил, скотчны голын хатуу цаас, мөн зайрамгны модон иш, нухашны шилэн сав зэргийг ашиглан хүүхдүүд бэлэг дурсгалын зүйл, гэрийнхээ өнгө үзэмжийг нэмэх чимэглэл хүртэл бүтээжээ. Хэрэглэнээс хасагдсан хогийн сав руу шилжсэн эдгээр зүйлсийг тэд дахин амьлуулж, гоёмсог, эгдүүтэй, үзэгний сав, гэрлийн бүрхүүл, цэцгийн сав, мөн гэрийн чимэглэл, эмэг, зүйлт, унжуурга, мөн ханын чимэглэл зэрэг олон зүйлийг уралсан байна.
21-р зуунд дэлхийн нийтээр хогоо хэрхэн зохистой ашиглахад анхаарлаа хандуулж, хогоо цаас, хуванцар, шилэн гэх мэт ангилан хайдаг бол манай улсад энэ төрлийн үйлчилгээ бүрэн нэвтэрч хэвшээгүй байгаа. Тэгвэл энэ бүхэнд сануулга өгөх зорилгоор хог болгон хог биш төсөлд Баянзүрх цогцлбор Сонгон хайрхан дүүргийн 104-р сургууль хүүхэд сургуульд хүмүүжлийн тусгай төв мөн хүүхдийн урлан бүтээх төвийн 250 сурагч хамрагдаж 30 гаруй уран бүтээлч багш нарын хамт эдгээр бүтээлийг уралжээ. Оны шилдэг бүтээлд шалгаруулах алтан өд наадмын бүртгэл эхэлсэн талаар бид өмнө мэдээлж асан. Тэгвэл уг бүртгэл дууссан байна. 2001 оноос хойш жил бүхэн оны сүүлээр уламжлал болгон энхүү зохион байгуулдаг алтан өд наадмын яруу найраг хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, жүжиг болон кино, мөн судлал, шүүмж, баримтат уран зохиол, орчуулгын бүтээл гэсэн 8 төрлөөр зохиолчдын бүтээлийг шалгаруулдаг. Энэ жилийн хувьд шог хошин зохиолын төрлийг баримтат уран зохиол болгон өөрчилснөөр онцлогтой болох юм байна. Дараагийн мэдээлэл төрийн сойрхолт урлагийн гавьяат зүтгэлтэн Монголын нэрт хөгжмийн зохиолч Бямсүрэнгийн Шарвын нэрэмжит мэрэгжлийн дуучид ардын хөгжимчдийн олон улсын анх дахь уралдаан энэ өдрүүдэд болж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Дөрбижийн Эрдмийн театр, хөгжим бүжгийн коллеж хамтран зохион байгуулж байгаа энэ уралдаанд 54 дуучин, 36 хөгжимчин оролцож байгаа. Уралдааныг соёл, спорт, аялал жуулчлалын яам дэмжин олон улсын уралдаан болгож, шүүлтийг олон улсын хэмжээнд болгох, оролцогчдын шагналыг нэмэгдүүлэх зэрэгт нэлээд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал уралдаанд оролцогчдын тэргүүн байрын шагналыг тус бүр $5,000 байхаар тогтоосон бол концертмейстерийн шагналагч мөн $1,000 байхаар тогтоожээ. Уралдааны зорилго ач холбогдлын талаар зохион байгуулагчид болон яамны зүгээс ихэд өндөрөөр үнэлж байгаа бөгөөд уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Хөгжмийн төрөлд өрсөлдөгчид үндэсний хөгжмийн зэмсгүүдээс морин хуур, ятаг, лимб, мөн хуучир, яочин, шанц зэрэг хөгжмийн зэмсгээр ур чадвараа харуулах бол харин дуучид сопрано, меццо сопрано, тенор, баритон, бас хоолойн төрөлд өрсөлдөж байгаа. Уралдааны дүн гарах үед бид уралдааны талаар мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэж шилдэг оролцогчдын талаар танилцуулна. Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нэгэн шинэ үзэсгэлэн нэгдсэн байна. 200 дамсан Монгол амьдрал хэмээх сонирхолтой нэртэй энэхүү үзэсгэлэн гэрэл зураг болон кино үзүүлэнтэй үзэсгэлэн юм. Фото болон видео хослолсон энэ үзэсгэлэнгээр түүх өгүүлсэн олон сонирхолтой материалыг үзэгчдэд дийлгэж байгаа. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг 200 дамсан Монгол төмний аж амьдрал болон түүх соёлыг харуулсан эдгээр гэрэл зургуудыг анх удаа нэгтгэж гаргаж байгаараа онцлогтой бөгөөд үзэсгэлэн Монголын уламжлалын академи болон Оросын кино гэрэл зураг баримтын улсын архиваас зохион байгуулж соёл урлаг хөгжүүлэх сан дэмжин ажиллаж байгаа юм. Монголчуудын сүүлийн 200-ны амьдралд орсуудын нөлөө тус тийм ямар нэг хэмжээгээр байдаг нь түүхэн үнэн бөгөөд энэ түүхийг яг тэр чигээр нь энэ өнцгөөс харуулахыг хичээжээ. Үзэсгэлэнгийн гол онцлог нь энэ үзэсгэлэнд 1930-ад оноос хойш Монголын амьдралыг олон сайхан гэрэл зургаараа дэлгэн үзүүлсэн юм. Оросын эрдэмтэн судлаачид, адал явдал хайгчид, гэрэл зурагчид мөн магадгүй бүр тэр үеийн зөвлөлт холбоот улсын нууц даалгавар биелүүлэгчдийн авсан гэрэл зургийн байж магадгүй гэж зарим хүмүүс онцлон хэлжсэн юм. Өнцөнтэй нэгэн зууны амьдралын монголчуудын түүхийг өгүүлсэн гэрэл зургнуудыг анх удаа дэлгэн гаргаж байгаа энэ үзэсгэлэн нэлээд сонирхолтой болж байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Оросын кино, гэрэл зураг, баримтын архивын газартай соёл, спорт, аялал жуулчлалын яам, албан ёсны хамтын ажиллагааг эхлэж байгаа юм. Үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургууд бол Оросын холбооны улсад байгаа Монголын соёлын өвийн дөнгөж эхлэл бөгөөд энэ үзэсгэлэн цаашид үргэлжлэн гарч явах юм байна. Үзэсгэлэнгийн дараагийн хийхээр төлөвлөж байгаа ажил бол энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургуудаар танилцуулга, эмхтгэл гаргахаар бэлтгэж байгаа юм байна. Оросын кино, зураг болон баримтын архивын газарт хадгалагдаж байгаа гэрэл зургууд
зургууд маш олон учраас хэд хэдэн бот олон хэмээн үзэж байна. Тэгэхээр танилцуулга эмэгтэйглээ цаашид ганцхан ботоор зогсохгүй цоврал болгон гарах гэж байгаагаа зохион байгуулагчдын зүгээс онцолж хасан. Ингээд монголчуудын түүх соёлын 200-ны түүхийг та бүхэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимдагчид сонирхоорой. Энэхүү үзэсгэлэн 1 сарын хугацаанд үргэлжилнэ. Дараагийн мэдээллийн хөргий Монгол Бадарчин Амаа хэмээх нэрээр олонд танигдсан аялагч Зол Баярын эмэгтэн хэвлүүлсэн цоврал 3 номыг ерөнхий сайдын ивэлдор бүх аймаг сумын намын сангуудад хүрэхээр болсон байна. 2010-аас 2012 онд гаргасан гайхамшигт ертөнц амьдрал сайхан шүү. Сайн сууж байна уу номуудаа тэрээр дэлхийн 70 оронд аялсан тэмдэглэлээ баримт судалгаагаар баяжуулан хэвлэсэн юм. Аялагч Зол Баяр нь 5 жилийн өмнө эхлүүлсэн аяллаараа дэлхийн 70 орноор зорчиж тухайн орнуудын аж амьдрал соёл заншилтай биечлэн танилцсанаа 3 бот ном болгон инхүү хэвлүүлжээ. Нүүдэлчин Монгол хүний сэтгэлгээгээр ертөнцийг харж олон улсын ард түмэнд эх орноо таниулж газар бүрийн онцлогийг харуулсан тэмдэглэлээ баримт судалгаагаар баяжуулан төрлөх их хэл дээр хэвлүүлэн залуучуудаа зориулан инхүү хэвлэж байгаа юм. Дэлхийн ертөнцийг танин мэдэх, нүд тайлах хамгийн гол нь хүсэл зорилгоос шантрахгүй явахын ач холбогдлыг мэдэгдүүлэх үз дээрх номууд Монголын хүүхэд залуусын ширээний ном байгаас гэж хүсэж байгаагаа тэрээр илэрхийлж асан. Энэ номууд эх хонд хот хөдөөгийн бүх намын санд хүрэх бөгөөд энэ ажлыг ерөнхий сайдын ивэлдор соёл спорт аялал жуулчлалын яам зохион байгуулах юм. Дашрамт хэлэхэд Амаа энэ сарын 21-нд Монгол Бадарчин 3 аяллаа эхлүүлэх гэж байгаа бөгөөд тэрээр энэ удаа зүүн өмнөд Азийн орнуудаар аялаж дорны ард түмнүүдийн зан заншил, соёл уламжлалын ижил болон ондоо талуудыг харьцуулсан фото архив бүрдүүлэн ирэхээр төлөвлөжээ. Загварын ертөнцийнхнийг нэг дор цуглуулдаг гоёл наадам өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлсөн уг наадмыг энэ жил 25 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жилийн буюу гоёл 2013 наадам дэлхийн загварын чиг хандлагыг дагаж загварын 7 хоног шоугаар эхэлсэн юм. Харин наадмын хаалтын шоу соёлын төвөргөнд өнгөрсөн бям гарагт болсон Монголын загварын ертөнцийн эрхчлэлийн чиг хандлагыг тодорхойлж шилдэг загвар зохион бүтээгч топ моделийг нэрлэдэг уг наадамд энэ жил нийт 18 байгууллага, 50-д дизайнер, 70 гаруй загвар өмсөгч оролцсон. Загварын хүрээнийхний чанар чансааг илтгэж дизайнеруудын ур чадвар, тэдний уралсан хувцас, загвар өмсөгчдийн шалгуур болох учиртай гоёл наадам инхүү 25 дахь удаага зохиогдож загвар өмсөгч Пүрөвд улам топ модель өргөмжлөлийг хүртсэн юм. Харин гоёл 2013 наадмын шилдэг дизайнерын шагналыг Асия Кашмирийн ерөнхий дизайнер Оюун Бэлэг хүртэж шилдэг дизайнер болжээ. Зайсанд байрлах цагаан даруйм арт галерейд Сибирийн зураачдын үзэсгэлэн гарч байна. Сибирийн зураачдын уран бүтээл Монгол үзэгчдийн сонирхлыг жил ирэх тусам татсаар байна. Манайх 2 орон тэр дундаа Улаанбаатар, Эрхүү хотуудын зураачид бие биенээсээ шинэ туршлага судлаж, шинэ уран бүтээлийн санаа солилцдог уламжлалтай. Тухайлбал хамгийн сүүлд 2012 оны 8 дугаар сард Монголын тал 20 хүний бүрэлдэхүүнтэй багийг хүлээн авч олон улсын хээрийн судалгааг хамтдаа зохион байгуулж, үр дүнд нь Эрхүү хотын музейд үзэсгэлэн зохион байгуулж байсан. Мөн өнгөрсөн 11-р сард Эрхүү хотын уран бүтээлчид Монголын уржууд эвлийн хорооны 70 жилийн ойд зориулан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэгвэл энэ удаа цагаан даруйм арт галерейд энэхүү ээлжид үзэсгэлэнгээ гаргаж байна. Энэ үзэсгэлэнгийн зорилго нь Оросын зураачдын уран бүтээлийг Монголын дүрслэх урлаг сонирхогч үзэгчдэд хүргэх, тэдний сонирхлыг батжуулах, Монголын урлагийг ивент тэтгэгчдэд орчин үеийн Сибирийн зураачдын уран бүтээлийг танилцуулах, соёл найрамдлын болон албан харилцааг өргөтгөхөд оршиж байгаа юм. Ингээд та бүхэн Оросын тэр дундаа Сибирийн зураачдын бүтээлийг Зайсанд байрлах Вилла Виста хотхны цагаан даруйм арт галерейд очиж сонирхоорой.
Монголын зохиолчдын эвлийн гишүүн Сааюгийн Баттулгын Ур модны зөөд хүүрнэл зохиолын ном шинээр хэвлэгдэн гарсан байна. Энэ ном түүний 2 дахь ном бөгөөд Ур модны зөөд Хөлийн цорхой гэсэн 2 туужаас бүрджээ. Тэрээр 2009 онд анхныхаа номыг чулуучсан бичиг нэртэйгээр хэвлүүлж байсан зохиолчим Ур модны зөөд намын нүүрний зургийг зураач Мөнхбаатар уран бичлэгээр дүрсжүүлэн нэлээд сонирхолтойгоор шийджээ. Шинэ номын талаар бас нэгэн мэдээлэл байна. Монгол улсын гавьяат багш хэл шинжлэлийн ухааны доктор Галбаатар Монголын орчин үеийн уран зохиолын нэвтрхий тойл бүтээхээр ажилдаа орсон байна. Уг тойл бичигт Монголын зохиолчдын эвлийн болон Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны гишүүдийг бүгдийг хамруулах бөгөөд Монголын уран зохиолд нэр алдраа гаргасан үе үеийн зохиолч яруу найрагчдын товч намтар, уран бүтээлийн жагсаалтууд, мөн эрдэмтэн судлаач шүүмжлэгчдийн өгсөн үнэлгээгээд 1200 гаруй зохиолчийн материал энэхүү номонд багтах юм байна. Монголын орчуудын эвлэх хорооны үзэсгэлэнгийн танхимд дөнгөж өчигдөрхөн нэгэн шинэ үзэсгэлэн нээгдсэн байна. Энэ удаа тус хорооны үзэсгэлэнгийн танхимд хязгааргүй гүнд хэмээх үзэсгэлэн нээгдсэн бөгөөд энэ үзэсгэлэнд зураач Баян Дүүрэн, Ариун Баатар, Баяржав нарын хамтарсан эсхий уран бүтээлүүдэд дэлгэгдэн үзэгчдэд хүрч байна. Үзэсгэлэнд уламжлалт эсхий алгадмал ур уйлаараа бүтээгдсэн эсхий алгадмал мөн зулмал уран зураг, Таваймал хааны чимэг зураг, мөн хөрөг зураг, холимог ажиллагаатай эсхий зургууд тавигдсан байна. Мөн сувмал эсхий зураг, мөн эсхий хүүхэлдээ, эсхий баримал, мөн тоглоомууд, ойдолгүй зуулж алгадаж эсхийрүүлж хийсэн зөвхөн ганц хувь ховцсны загваруудын үзүүлбэргээд нийт 90 гаруй бүтээл дэлгэгджээ. Эдгээр бүтээлүүд нь өөр өөрийн онцлог арга барилаар эрт эдүгэгийн өв соёл, гобелен болон эскиний арга ажиллагаа хослуулан урлаж бүтээсэн бүтээлүүд юм. Монгол хоньны нас, ямааны ноолуур, сарлагын хөөбөр зэрэг нь амьдлаг шинж чанартай бөгөөд ямар ч хэлбэр дүрслэлд оруулж олох гайхамшигтай тул бүтээн туйруулах тусам уламл шинийг эрэлхийлэх шин санаа ургуулж байдаг хэмээн уран бүтээлчд нь ярьж хасан. Монголчуудын эсхий урлан нүүдэлж явхад тохирсон бүх бат байсан бол өнөө цагт эртний үеийнхээ арга барилыг хадгалж ирснээс гадна хөнгөн, нэмгэн, тансаг болж зэрэгцэн хөгжиж байгаа юм. Хязгааргүй гүнд үзэсгэлэнгийн бүтээлүүд нь ноосны амин чанарыг таньж судлаж мэдэн урлан бүтээж ирсэн монголчуудын бэлэг ухаан, өн эртний оюун санааны сэтгэлгээний өнгө аясаар бүтсэн сонирхолтой бүтээлүүд бөгөөд энэхүү бүтээлүүдийг та бүхэн Монголын орчууд эвлэх хорооны үзэсгэлэнгийн танхимд очин үн төлбөрөөр сонирхож болох юм. Энэ үзэсгэлэн энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ. Монгол улсын хүүхэлдэйн театр шинжлэлийн баяраар хүүхэд багчуудад зориулан шинэ жүжиг хүрэхээр бэлтгэл ажилд ороод байна. Тус хамт олон энэ удаа шинэ жилийг тохиолдуулан Лусын хааны охид хүүхэлдэйн жүжигийг үзэгч багчуудаа хүрэхээр төлөвлөжээ. Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж байгаа багт хүүхэлдэйн жүжигийн зохиолыг хүүхэлдэйн театрын захирал яруу найрагч хулан бичиж тайзнаа амьлуулахаар басан юм. Тэрээр уг зохиолоо бичгтээ Шидэт уулын сормоос хүүхдийн номын зохиолч Эрдэнэ Болттой хамтран ажиллажээ. Энэхүү жилийн өмнөхөн хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ бэлгээр хүүхэд багчуудаа бэлэг барихаар бэлтгэл ажилдаа орсон байна. Монголын орчуудын эвлэх хорооны шагналт зураач Ганзорог агсны нэрэмжит зүүдний говь уран зургийн олимпиад болж өнгөрлөө. Уг олимпиад Монголын орчуудын эвлэх хорооны шагналт зураач Ганзорог агсныг алдаршуулах, хонгор нутгийн хүүхэд залуучуудын авьяас билийг нээн илрүүлж, хөгжүүлэх, улмаар тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлах, мөн багш чөлөөт уран бүтээлчдийн уран бүтээлийг нийтэд таниулахад чиглэгдэжээ. Олимпиадад чөлөөт уран бүтээлчид ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш зэрэг даалгаврын уран бүтээлчид оролцсон бөгөөд
Олимпиадын 11-ээс 16 насны төрөлд миний орчин сэдвээр, харин 17-аас 18 наснд мөрөөдлийн хонгор нутаг сэдвээр, насанд хүрэгчдийн төрөлд зүрхний ихшгэлэн сэдвээр тус шилдэгүүдийг шалгаруулсан байна. Олимпиад 2 дахь жилдээ энэхүү амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон уран зургийн галерей байгуулах хэмжээнд хүрч хонгор нутгийн авьяаслаг зураачдын өв уламжлалыг хадгалж үлдэхийн зэрэгцээ залхамж хаалгаг бэлтгэх зорилготой алсын хараатай уралдаан болж байгаа юм. Монгол хүний оюуны чадамжийг дэлхийн үнэлсэн үйл явдлууд оны сүүлээр болсоор байна. Дэлхийн нэгшүүлгийн намд Аз твээс анхудаа Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн зохиолч Яруу найрагч Урайхан бүтээл энэд шиг хуучин хүний амьдралд хэмээх постмодерн авангард чиглэлийн шүлэг шалгарсан. Францын нэрт эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг Дэлхийн нэгшүүлгийн намд 2 жил тутамд хүн төрөлхтний оюун сэтгэлгээний сор болсон бүтээлүүдийг шалгаруулж зөвхөн нэг шүлгийг сонгон ном бүтээдэг бөгөөд гар аргаар бүтээсэн папирус цаасан тусгай технологиор бүтээгддэг энэхүү ном нь хаадын номын сангуудад хадгалагддаг уламжлалтай. Энэхүү Аз твээс анхудаа Дэлхийн нэгшүүлгийн намд орсон зохиолч Яруу найрагч Урайхан нэгшүүлгийн номыг танилцуулах, анхдагчийн музейд хадгалуулах ёслол, мөн номын баяр, эрдэм шинжилгээний хурал, зохиогч уншигчийн уулзалт Булган аймагт болж өнгөрчээ. Булган нутаг салбарын анхдагчаараа алдартай Төв Дэлхийн Олимпийн анхдагчийг өлгийдэн авсан нутаг бөгөөд зохиолчийн төрсөн нутагт энэхүү ёслолын ажиллагаа болсон юм. Уг арга хэмжээг урлагийн гавьяа зүтгэлтэн найруулагч Эрдэнэ Булган, Улаанбаатар хот дахь Булган аймгийн Буц мэн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж олон хэсгээс бүрдсэн хүндэтгэлийн энэхүү ажиллагаанд олонний танил уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, мөн зохиолчийн шавнаар оролцжээ. Энэхүү Монголын авьяаслаг уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлийг дэлхий үнэлсээр байна. Энэ өдрийн соёл урлагийн мэдээлэл үзэгч та бүхэндээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.